Малчин айлын бог малын тоон 480. Хоньны тоон ямаанаас 2 дахин их бол уг айлын хонь ба ямааны тоог тус бүрд нь олгорой гэж. За тэгэхээр бог мал гэдэг бол хонь ямаа хоёрыг хэлдэг. За үхэр адуу тэмээг нь бол бод мал гэж нэрлэдэг. За манай болгоны хувьд бол бог малын тухай яригдж байгаа учраас хонь ямаа гэсэн хоёр төрөл байгаа гэсэн үг. За хоньны тоон ямаанаас 2 дахин их гэхлээр хоньныхын тоо их юм байна. Тэгэхээр ямааныхын тоог 1 хэрчмээр төслөх юм бол хоньныхын тоо энээс 2 дахин буюу 2 хэрчим болно гэсэн үг. Энэ нийлээд 480 ширхэг байгаа. Тэг ингээд 3 хэрчим нийлээд 480-аас 480-га 3 хуваах юм бол 1 хэрчмийн урт гарч ирнэ. 480-ыг 3 хуваахаар 160 болно. Тэгэхээр энд 160, энд бас 160, энд бас 160. За эхнийх нь бол мэдээж хоньны тоо, дараачих нь ямааны тоо. Тэгэхээр хонь бол 160-ыг үржих нь 2 буюу 320 гэж гарч ирнэ. За ямаа бол мэдээж 160 ширхэг байна.